Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь 1992 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид Алтай соёлын экобус, амар мөрний сав газар, Төв Азийн говь цөлийн нутагт орших ховор, нэм ховор амьтад болоод экосистемийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал тусгай хамгаалцтай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, цэнгэг усны экосистемийг хамгаалах, нутгийн иргэдэд түшгэлсэн байгалийн нөөцийн менежментийг нэвтрүүлэх, байгаль орчны боловсрол олгох зэрэг чиглэлд төр, хувийн хэвшил, нутгийн иргэдтэй хамтран ажилладаг. Монголын үндэсний олон нийтийн телевиз, Дэлхийн байгаль хамгаалах сан, Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбартай хамтран бүтээв. Ерөнхий ивент итгэгч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар. Ивент итгэгч Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар. Хамтран ажилласан Skytel компани. Хамтран ажилласан ADT компани. Хамтран ажилласан Космос шинжлэх ухааны академи. Сайн бацхан үзэгчтэй 100% танин мэдхийн уралдаанд нэвтрүүлгийн 3 дугаар дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Байгалийн шинжлэх ухааны тухай мэдлэг оюунаараа өрсөлдөх 10 оролцогчоо тайзнаа өрөө. Эхний оролцогч Хоббит сургуулийн сурагч Алтан гэрлийн Минжинсор, Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Дайримагийн Мөнх Цэлмэг, Орхон аймгийн Баян өндөр сумын ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн сурагч Лавгж Баргалын Номин гэрэл, Монгол Улсын их сургуулийн Харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Бат Суурийн Ундрал, Говьалтай аймгийн Чандман сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Намнан Сүрэнгийн Нам Эрдэнэ, Баян Улгийн аймгийн ерөнхий боловсролын Бастама сургуулийн сурагч Айдрбекийн Мүлдэр, Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч Баяротын Зумбэлэг, Геотэй олон улсын бүрэн дүнд сургуулийн сурагч Болд Эрдэнийн Гийх Нараг, Говьалтай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч Мягмар Сүрэнгийн Нанд Эрдэнэ, нийслэлийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн сурагч Чин Тогтхын Чих Үслэн, мөн 11 дугаарын турш нэвтрүүлгийг хүлэн явуулах Космос академийн шинжлэх ухааны багш Инх Тайвны Мөнх гэрэл таныг тайзнаа өрөө. За шижигнсэн 10 суралцагч бид нар дээр ирсэн байна. Ажиглаад хахад 9 охин нэг хүүгэн баг шиг байна те. За манай хүүгний хувьд хэр догтлолтой байсан бэ? 8 дугаартай суралцагч хэр хэмжээнд бэлдэж чадсан бэ? Би бол бас анх удаага ийм олон хүүхд оролцож байгаа шоунд оролцож байна. Тэгээд бас 9 охинтой орлоно гэж бас арай бодсонгүй. Тэгээ бас догтлж байна, сандарч байна. Манай ихчийн хотод байдаг. Тэгээд би 7 хоногийн өмнө ирээд тэгээд хичээлүүдийнхаа номыг уншаад тэгээд интернетээс асуулт хайгаад тиймэрхүү маягаар л бэлдсэндээ. Асуулт хариултынхаа тэмцээнийг эхлэхээс өмнө 100% нэвтрүүлгийн тухай товч мэдээллийг үзэгчтэй хүргье. Монголын үндэсний олон нийтийн телевиз нийгмийн өмнө хүлээсэн үүргийн хүрээнд байгалийн ухааны салбарын үнд цэн ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлахын тулд 100% танин мэдхийн нэвтрүүлгийг зохион байгуулахаар болсон юм. Бид Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбарын 40 гаруй эрдэмтэн багш судлаач нарын хамтран боловсруулж өндөр нууцлалын дор бэлтгэн хөрвүүлсэн 800 гаруй асуултын сантай. Нэвтрүүлэгт байгалийн шинжлэх ухаанд дуртай 100 сурагчийг сонгон 10 дугаарт хуваарлсан ба 5 төвшний 15 асуултад хариулж оноо цуглуулах зарчмаар зөвхөн нэг ялагч 10 сая төгрөгийн эзнээр тодорно. Та бүхэн яг одоо зөвхөн мэдлэгээр ялалтад хүрдэг, санамсаргүй аз биш, бодит чадварыг шалгадаг үндэсний хэмжээний оюуны тулааныг үзэх гэж байна. Энэ бол 100% танин мэдхийн уралдаанд нэвтрүүлэг.
Асуулт хариултын маань тэмцээн 5 үеэс бүрдэнэ. Эхний үе маань асуулт болгон 2 оноотой. Үе болгон 3 асуултаас бүрдэнэ. Бүх асуултууд нийлээд хэдүүлээ 100 оноог авахын төлөө өрсөлдөнө. Энэ 100 онооноос бид тийдээс хамгийн өндөр оноог авсан нь эхнийхээ шатны ялагч болоод тэгээд сүүлийн шат руу шалгарна. 2 дугаар үеэс бол оноонууд эрс нэмэгдэж эхэлж байгаа. 2 дугаар үед асуулт болгон 5 оноо. За харин 3 дугаар үед асуулт болгон 7 оноо. 4 дугаар үед 9 оноо. 10 дугаар үед болохоор асуулт болгон 10 оноотой. Гэхдээ зөвхөн сүүлийн асуулт 11 оноотой. За энэ хооронд үзэгчд маань ч гэсэн бэлэн болсон байх. Хэдүүлээ шууд 1-р асуулт руу орцгоё. Доорх хариултуудын аль нь цагуурчид хамааралгүй салбар вэ? A. Далайн хурдас судлал, B. Иргэний нисэх, C. Цагуурын байгууллага, D. Телевиз. За гэдэг асуулт хамгийн ихний асуулт болж хүүхдүүд дээр маань ирсэн байна. Тэгэд бодох цагийг явуулцгаая. Тэрүүлийн маань асуулт болгон дээр сурагчид маань 30 секунд бодно. Тэгээд эхний үеийн ямархан асуултнууд тэр хүүхдүүд аяа урд хариулдаг ч байна. Тэгээд сүүл рүүгээ бодох зүйл нэгсэх тусам энэ цаг улам бага санагдаж эхэлнэ. Секунд, 5 секунд. 3, 2, 1. За бодох хугацаа дууссан байна. За хамгийн ихний асуултанда хариулт гэсэн хүүхдүүдээс сэтгэл авнаа. Эхний үеийн эхний асуултын эхний хариултыг өгсөн эхний оролцогч 1 дугаартай Минжин сар ямар байв? Мэддэг асуулт харсан уу? Жохон эргэлцлээ. За. Тэр цаг агаар өдөртөө хамааралтай болохоор жохон толгой эргээд бүгднийг бодоод сонгочлаа. Аль сонголтыг хийсэн бэ? Далайн хурдас судлал хол иж магадгүй мага телевизэн тэрхээр бас нэрнгээс ингээл яваал идэхтэй. Чи хүсэл маань юу гэж хариулсан бэ? Би болохоор телевизийг сонгосон. Ягаад тэгэхээр цаг уурчид хамааралгүй гэхээр тэр цаг уурч гэдэг хүн цаг уурын байдалтай ингээд тохируулах учраас тэр нь яг ингээ амьдралын хвшилтийг хэрэглэгдэх болохоор гэж бодоод телевизийг сонссон. Сонирхолтой логик байна те. Телевизэд бол цаг уур хамааралтай. Цаг уурынханд бол телевизний хамааралгүй юм шүү дээ гэсэн санаа явж байна. Хариултыг нарах уу? За тэгье. За эхний асуултын хариултыг харцгаая. Зөв хариулт. Зөв хариулт A. Далайн хурдас судлал. Тэгэхээр цаг уурчид маань телевизийг бас шууд хамааралгүй гэж бас болдгоо юм байна. Маш их хамааралтай байд юм байна. Тэгээд бас нэг юм сонир факт хадад хэлэхэд Америкт жишээлбэл нийт цаг агаарын мэдээг орон нутгийн цаг агаарын мэдээ тусдаа хүрдэг юм байна. Тэгээд нөгөө жишээлбэл бороо орох магадлал 10% байлаа гэж бодъё. Энийг бол жишээлбэл яг 10% гэдгийг бид нэр ингээд олон жилийн датан дээрээс бол яг тэр үед орох нь яг л 10% байдаг. Гэхдээ бид нэр хүмүүс шууд 10%-ийг хэлчих болдгүй юм гинэ. Яг тэгэхээр 10% гэдэг хүмүүс амар толгойд бага санагдангуудаа хүмүүс бороо орохгүй гэдэг мессежтэй гараа авчдаг. Тэр үед нь яг 10%-д нь бороо орчингууд хүн амар дургуутдаг гинэ. Уурладаг гинэ. Тэгжийн хооронд нөхдүүд 30% гээд хэлээ гаргachингууд нөхдүүд хацсангуу уурлахгүй хүлээж авдаг гэж байгаа юм. Тэгвэл нөгөө бодит амьдрал дээрээ ирэнгүүт им ач холбогдолтой байж болдог бахнэ. За. Нэгдүгээр асуултанд маань нэг оролцогч зөв хариулсан байна. Тэр нь нэгдүгээр оролцогч. За. Эхний үеийн асуулт болгон 2 оноотой. Тэгээд энэ үе дээр та хэд маань сандралаа гаргаад яг асуултандаа урсгалтай гоё ороод явах шүү. Заяа дараагийн уюудын оноонууд нь эрсгсээд явах болохоор хинт ч ямар цаг үед боломж байгаа. За шууд 2 дугаар асуулт руу орцгоё. Хүний биеийн хамгийн том эргэтэн юу вэ? A. Элэг, B. Тарих, C. Арс, D. Уушиг. Ингийн гой сонирхолтой асуулт ирсэн байна. Сурагчдынхаа бодох цагийг эхлүүлье. За. Сурагчны маань толгойд янз бүрийн бодлоод явж байгаа байх. Эргэтэн гэдэг чи юу лээ? Эргэтэн юунаас бүртгүүлээ? Гэдгээс явах. 15 секунд дутвана. Сурагчдаа бүгд хариулт өгсөн юм уу? Бүгд над руу хараас асуух юм. Хариулт өгчтэй. За, ялцч бэлдсэн юм байна. За, бодох цаг дууслаа.
Зумбилэг маань ямар хариултыг сонгосон бэ? За би C хариулт буюу арьс гэдгийг сонгосон. За яг яаж сонгосон вэ гэхээр би өмнө яг хуцаараа рил үзэж байхдаа бас юу танин мэдх юмнууд нэрэл дээр их гарч ирдэг л дээ. Тэгээд яг тэр асуулт хариултууд дээр нь бас хариулаа байж хахад яг энэ асуулт орж ирж исэн. Тэгээд яг арьс гэдэг хариулт нь зөв гэдэг бол баттай мэдчихээн. Зумбилэг тэгвэл би чиний хариултаас айгүй гоё юм ажиглаа. Нэрнгээсээ рил, фейсбુક, сошиал медиа бид нар тэднийг өөрсдийн бидний сургалтын процесс садаа болоод байна гэж амар гардаг тий. Гэтэ зарим тохиолдолд үнэхээр тус болоод байна уу? Яг чамд үнэхээр тус болдог уу? Яг өөртөө хэрэгтэйгээр ашиглана, хэрэггүйгээр ашиглана гэж байгаа. Тэгээ хэрэгтэйгээр ашиглана бас чухал да. Тэгээд шинэ юм мэдэх зорилгоор л тэгээд дрил авахдаг гэх юм. Ер нь магадгүй ямар ч технологи биднэрт нэг бол сөргнөлөө те эсвэл зөв ашиглаж чадвал бүгдээрээ давуу талтай байх гэдэг шүү дээ. За. Хоёр дахь асуултынхаа хариултыг дэлгэцнээ харах уу? За дэги. Зөв хариулт C. Арьс. Арьс байсан бахнэ. За сурагчдын маань өгсөн хариултыг за нөгөө 10 хүний 20 нүд над руу хараа зогсоод байсан 10-аа зөв хариулсан байна. Хэдүүлээ өөрсөндөө баяр хүргэе. Та боддгоо юм уу? Ерөөс эргэлзэж мөрөлдөв юм. Арьс чинь яг юм дотор байхгүй эргэтэн яг мөн ч юм уу, гүү ч юм уу те. Бас эргэлзсэн байлгүй те. За эхний үеийн 3 дахь асуултыг дэлгэцнэ. Харцгаая. Будагдсан дүрсийн талбайг бол A 8p, B 32-оос хасах нь 8p, C 16-аас хасах нь 4p, D 16. За сурагчдын маань өмнө бодлого гарч ирсэн байна. Сурагчд маань бодлогоо сайн бэлдсэн гэж найдаж байна. Цагийг эхлүүлье. Шууд зургийг хараад ялангуяа 30 секундэд бодно гэдэг нь амар сандармаар бодлого байна. Сурагчд маань тэгээд нүдэн ирэлжлээд ахгүйгээр айгүй гоё. Өрмөцөөр бодох шийдэл байж болох уу гэдэг дээр бодлогоогоо ажиллуулаарай. 9 8 7 6 5 4 3 2 за хариунуудаа дараарай. За цаг дууссан. Бодлого байсан. Бодлогыг бодсон юм шиг царайтай харагдаж байна. Хоёр дахь оролцогч мөнх Сэлэмгэ. Бодож амжив уу? Амжсан. Ямар хариу гарав? 16 гэдэг хариу гарсан. 10-16 юу? Тэ. Бүрдээ нүү? Тэ. Ямар ч П тоогүй юу? Тэ. Зөндөө юм зүссэн юм байгаа штэ. Аха. Зүс хүмүүск чинь тойрог мөрөг чинь Птэй холбоотой штэ. Птэй холбоотой юм хийж байгаа. Итгэлтэй байна гинэ. Аха. 100%. 100% итгэлтэй. Яа, ямар өндөр итгэлтэй байна. Мөнх Сэлэмгийн хариунаас өөр хариу гаргасан сурагч байна уу? Би бас ди хариултыг гэж бодож байна. Тэгвэл яагаад? Яагаад гэвэл одоо энэ дүрсийг ингээ ажиглангууд будагдсан дүрс нь будагдаагүй дүрстэйгээ яг адилхан хэмжээтэй байна гэж би бодож байна. Тийм учраас ер нь энэ нийт дүрсийн талбайг нь хоёр хуваацсан. Тэгэхээр оролцогчд маань тэр энтлийн квадратын дотор байгаа далавчиг хоёр зүйлийг аваачаад нөгөө нүхэнд нь багтаацсан юм гэж бодоод ах шиг байна те. За тэгвэл бодлогын хариултыг харцгаая. Зөв хариулт D 16. Хариултанд амжилттай хариулсан хүмүүстээ баяр хүргэе. Яа, энэ дугаар дээр сэргэлэн хүмүүс оролцож байна да. Харангуутаа яг энэнийг нь авчиад ийшээ авчир тавингуутаа квадрат болгоод 4-4 хөвжил хийсэн юм уу те. За. Ямар ч би тоогоон байсан байна. Нэгдүгээр үе ингээд дууслаа. За хэдүүлээ хамгийн ихний үеийн дараа оролцогчдын маань оноо ямар шиг байдлаар жигснэг харцгаая. Зя тэр. Яа, эхний оролцогч, нэг дугаартай оролцогч. Ямар ч реакшн гаргахгүй тийм зогсоод байгаа. Тэгсэн мөртлөө эхний 3 асуултан дээр бол гурлан дээр нь зөв хариулсан. 6 оноос 6 оноог авцсан байна. Араас нь гих нар маань 4 оноотой, мөнх Сэлэг маань 4 оноотой, Номын гэрэл маань 4 оноотой, 4 гэж явсаар хагаад намын эрдэнэ хүртэл маань 4 оноотой. Бусад оролцогчд маань нэг асуултанд зөв хариулжээ. За эхний үеийн амжилтад тусанд нь баяр хүргэе. За үзэгчд маань ч гэсэн асуултнууд сонирхолтой байгаа гэж найдаж байна. За одоо 2 дугаар төвшнгөөс оноонууд маань нэмэгдээд явна те. Эхний төвшөнд нийлээл 6 оноо байсан бол 2 дугаар төвшөнд нэг асуулт нь 5 оноо. Хамаагүй даацтай гоц. Сүүл рүүгээ бүр даацтай. 2 дугаар үеийн 5 оноо те.
Хиний асуултыг илгэсрээ. Нарны гадаргын температур Цельсийн хэдэн градус байдаг вэ? A 100 градус, B 1900 градус, C 5500 градус, D 220 мянган градус. Сурчтайгаа цагийг явуулъя. За. Юу ч гэсэн бол нарны гадаргуудаар бол усал буцлах нэ тий. Тэрнээс харин хэр дээшээ бол хамгийн их юм болов. Хариулан тэгтэй ч юм уу, эсвэл тэрэн зөв ч юм уу, дараагын юм болов. Ундрал. Юу гэж хариулсан бэ? Яагаад? Миний хариулт болохоор D хариул. Тэгээд зүгээр наран дугаасаа амар халуун байх гэж бодвол. Амар хурцтай ингээл тусгаар ингээл халаал идэх те. Би бас адилхан D гэж хариулсан. D. Яагаад гэвэл нар чинь айгу халуун штэ. Халуун гариг гэж Гарига. боддог. Аха. Гариг уу? Гариг биш үү? Яг уу? Мэдгүй. Ямар ч тач айгу халуун гэж бодоод хамгийн халуун градус Цельсийн сонгосон. Нарны гадаргуу гэдгийг таад маань аюу сайн санаарай. Тэгээд мэдээж цөмд нь илүү халуун байх бах те. Эсвэл үт юм болов? Халуун байх бах. Бах те. За, нарны гадаргуу дээр дунд жаар ямар шин хэмжээний температуртай байдаг юм бэ гэдгийг харилцааг харцгаая. Зөв хариулт C 5500 градус. Байсан бах нэ. Бас амар халуун гэж бодоод шууд хамгийн халууны дугуулчихс болохгүй байна те. Жоо хар ахунаар бодохгүй бол асуулт зохиож байгаа хүмүүнийг бас ингэ толгойд нийлүүл авах хэрэгтэй байх. Энэ хүн тэгжлэх уу яах вэ ингээл яа те. Таад сонирхолтой зүйлийг хэлгээд гадаргуун тийм боловч дотроо маш халуун 15 сая Цельс хүртэл халуун болно. Тэгээд халуунаас гадна аюу бас даралт өндөртэй те. Тэр их даралтын дунд хоёр ус төрөгчийн атомыг нийлүүлээд хоёр нөхөр бол ингээ үед нийлэхгүй байхгүй юу? Яг тэр тэрийг цахилгаан сүржээнээр би нэг эрг зэнхтэй түлхээд байгаа. Хоёр бол нийлэхгүй. Тэр хоёрыг хүчтэй ингээ нийлүүлээд гелийн атом болгочих. Гелийн атом болонгууд мангар их энерги ялгараад цөмийн нэгдэх оролтыг болж. Тэгээд нөхөр амар их энерги ялгаруулад ингээ шатаад халуун өргөд бат ухаан байна. Тэгээд цөмийн бөмбөг бол цөмийн уруулж гисэндээ арай өөр уруул байдаг те. Яг наран дээр болдог энэ уруулыг болохоор халуун цөмийн уруул гэж нэрлээд нэгдэгдэг байх нь байна. Хамгийн анхны атомын бөмбөгүүд бол жишээлбэл том атом задраад ялгардаг энерги буюу задрах урал байх нь байна те. Тэгээд бас нэг юм сонирхолтой факт хэлэхэд дэлхий дээр аль хэдийнэ хиймэл нарыг хийгээд эхэлсэн гэвэл та мэдэх үү? Харааны бол Токомак гэдэг газар. Токомакаас гадна хэд хэдэн төрлийн станцууд бий. Тэгээд ийм зөв сонирхолтой байх зүрэн дээр багш нэг юм 3 факт хэлж байна. Нэг юм 3 том хүрх ёстой зорилт байдаг байхгүй юу? Эхний зорилт нь болохоор оруулж байгаа энергиэсээ их энерги гаргаж авах. Тэгэхгүй болохоор яг үндэ оруулж байгаагаас бага авах юм бол энерги алаад байвал тэр ерөөсөө 100 энерги ялгаруулах болохгүй тий. За хоёр дахь зорилт нь болохоор уламжлалт эрчим хүч ялгаруулах технологиос хямдхан болох зорилт. Бид нар нүүрснээс яг үүндээ бүр нарны зайнаас хүртэл хямдхан болчих юм бол энэ сонголт нь өөрөө хүмүүсийн сонгодог эрчим хүчээ гаргаж авах зорилт нь болно гэсэн үг. Энэ биелчих юм бол ертөнц ямар болох вэ? Та төсөөлөд үзээрэй. Бид нэр ямар нэгэн нүүрс тааж агаараа богтуулж дэлхийгээ ухаж энерги ялгаруулах шаардлагагүй болно те. Гурав дахь зорилт нь бүр супер. Энерги ялгаруулахын тулд бид нэр өртөггүй болох гэдэг зорилттой. Энерги цахилгааны эрчим хүч гэдэг зүйл бараг үнэгүй шахуутай ойртоод ирэх мөч зорилтыг. Тэгэд энэ нэгдэх цөмийн станцууд ийм зорилтуудыг зорддог. Тэгээд 2024 онд энэний хамгийн ихний зорилт билсэн буюу Америкийн лазерын лаборатори дээр бид нэр хамгийн анх удаа оруулснаас хэмжээний энерги гаргаж авсан байх нэ. 2 дугаар үе рүү ороод ирэхлээр асуултын төвшин хэр өөрчлөгдөж байгаа юм шиг санагдаж байна. 5 дугаартай сурагч намуу эрдэнэ. Арай чүд хүндэрж байгаа юм шиг санагдаж байна. Гэтэ жоохон эргэлзээ байна уу? Бодох шаардлагатай болж байна. Тийм, бодох шаардлагатай. Сая жоохон ухаан зарж чадсангүй. Яах вэ? Цааш толгох хаа. Яг үндэ хариултыг мэдэхгүй байгаа ч гэсэн та хэд
айгүй гоё шалтгаанаар таамаг дэвшүүлээ. Тэр таамаг нь онцох юм бол амар гоё те. За. Хэдүүлээ дараагийнхаа асуултыг дэлгэцэн дээрээ харцгаая. Ус ямар өнгөтэй вэ? A. Өнгөгүй, B. Цагаан, C. Цэнхэр, D. Сайвар цэнхэр. Асуулт тодорхой болсон байна. Сурагчдынхаа бодох цагийг авч эхлүүлье. Би бол усан будгаар дүүгээ ямар өнгөөр зурдгийг нь бол санаж л байна. Айгуу гоё өнгөтэй байдаг шүү дээ. Айгуу гоё тайвшруулам. За ямар өнгөтэй байдаг юм болоо эхний үед нэгч асуултан дээр алдаагүй. Нэгдүгээр оролцогч Минжин сар. Би болохоор А гэсэн сонгосон өнгөгүй. Яагаад би Энд гэхдээ ямар өнгөтэй вэ гэж асуусан шүү. Ямар өнгөтэй вэ гэж асуусан шүү. өнгөгүй байж болно. Өнгөтэй ч болно, өнгөгүй ч болно. Яг бид нар цэгэр харагдаж байгаа мөртлөө яг ингээд цэвэр аяганд ингээд аваад харахаар яг өнгөгүй харагдаг. Ер нь л Гинэ. Таад юу гэж бодож байна? Өнгөтэй өнгөгүй гэх юм. Өөр хариулт өгсөн хөхтөө нөө. Утаарч одоо ямар сэн. За яг хөдөлгөө хариултаа харцгуу. За тэгээ. Хариултаа танилцъя. Зөв хариулт A. Өнгөгүй. Өнгөгүй байх нэ. Тэгээд бид нар нэрнгээсээ бодох хэрэгтэй. Өнгө гэж нэрнгээсээ юу блэ те? Бидний нүд гэрлийг хардаг. Өнгө гэж яриад байгаа боловч яг үндэ гэрлийн долгион энэ нөхөр дээр очиод ойгоод зарим гэрлийнх нь өнгө нишг шингээд эсвэл нэвтээд алга болчихно те. Нүгүтээ зарим нь ойн. Тэгэд миний нүдэн дээр ирж байгааг би өнгө гэж хараад байгаа байхгүй. Жишээлбэл манай номин гэрлийн цамц жишээлбэл номиного өнгөтэй харагдаж байна те. Номин гэрлийн номин цамц байна. За тэнгууд яг зөвхөн ногоон өнгө нь л буцаж ойгоод бусад өнгөний чиний цамц ингээ шингээг авчих واخ. Тэгээд ногоон харагдаж байгаа буюу хамгийн яг үндэ ногоон өнгөнд дургу зүйл ногоон өнгөтэй гэж бид нар нэрлэдэг байгаа тий. Ус буюу тийм тунгалаг материалуудыг бидний үзэгдэх гэрлүүд шууд нефт дайраад өнгөрчдөг харилцан үйлчлдэг болохоор бид нэр өнгөгүй гэж хэлж болох нэ. За 2 дугаар үеийн сүүлийн асуулттайгаа танилцгуу. Хойд өргөргийн 41 градусын 35 минут, зүүн урт өргөгийн 104 градусын 59 минутад орших Монгол орны захын цаг аль нь вэ? A. Мантуул, B. Соёл жуулын модод хамар, C. Монгол шарын даваа, D. Орвог гашууны бор толгой. За асуулт сурагчд маань ирсэн байна. Цагийг нь эхлүүлье. За багшийн хувьд бол яг юм цээжлэх он цагт тайм дээр айгүй юм уу? Гэхдээ таад бол яг шинэхүү үзээд яасан болохоор санаж байгаа гэдэгт багш нэтгэлтэй байна. Багш нь бол яг заалгаж лээсэн баг сурагч мөрч байх таа л яг. Айгүй танил нэрнүүд харагдаад байна шүү дээ. Захын аль цэг юм бол. За манай 5 дугаартай оролцогч Линэгээд байна да. Хойд өргөргийн 100 уртраг гэхээр аль болох зүүн тал руугаа байгаа болов уу гэж бодвол. Харах хонор бодвол нөө нэг энэ газруудыг сонсч байсан болохоор яг ингээд хойд өргөрг уртрагаар нь ингэж ээж өстой ялгаж салгаж яаж байгаагүй юм байна. Цээжилж байгаагүй юм байна. Тийм үү? Ер нь бол дөрвөн булан ил барьчлаад байгаа тийм тий? Тийм. Аль нь аль юм болоо. Энийг яг л нягт цээжилдэг хөхтөл хэлэх гээд байна да. 2 дугаард сурагч мөнх зэлмэг юу гэж хариулсан бэ? би хариултыг сонгосон. Хэр ихтгэлтэйгээр би хариултыг сонгосон бай. Ер нь бол нэлээд эргэлзэж байна. Энэ хариултанд бол нэг амар багтаа гэж бодож байна. Би ч гэсэн би хариултыг сонгосон гэхдээ эргэлзэж байна. Хариултаа сонгосон гэхдээ эргэлзэж гинэ. За яана. Бүгдээр алдсан байгаа юм шүү дээ. Хэдүүлээ. Хариултыг нь харъя. Зөв хариулт D. Орвог гашууны бор толгой. Зөв хариулт D. Зөв хариулт D. Зөв хариулт D. Орвог гашууны бор толгой. Зөв хариулсан хүмүүс тэр байна да. Бор толгой тэр тэн зөв хариулсан гэж юм. Гэхдээ айгүй адтай зөв хариулсан үгүй. Мэдчихсэн үү? Мэдчихсэн баха. Энэ асуултанд маань 7 хүүхэд унсан байна. 6 дугаартай
Оролцогчоосоо сонсъё. Хариулцсан биш. Би болохоор жоохон хар ухаанаар бодсон л тоо. Яг хариултыг гэхээр яг уул гээ тэгэнгүүт уул бол биш гэж бодоод C гээ тэгэнгүүт даваа гэхээр даваа бол биш байх гэж бодсон. Тэгээд би болохоор жоохон эргэлзээ D дээр бас жоохон эргэлзэж байгаа. За жоохон бор толгой гэж байгаа юм чинь бас мөн байх магадлалтай ах гэж бодоод D таваас. Наа чи таалцсан юм шиг сонсогдоод байна да. Ягаад уул биш юм гэж. Ягаад уул гэж болтгоо те. За. Хоёрдугаар үеийн маань сүүлийн асуулт дуслаа. Хэдүүлээ нөгөө онооны самбар хэр өөрчлөгдсөн байныг хараад үзгүү. Минжисаар яасан бол их л баярлаад байна да. Төхөр өөрийгөө мэдчихэж байгаа бах та. За, онооны самбартаа танилццгаая. Тэр. За, онооны самбар өөрчлөгдсөн. Нэгдүгээр байранд 3 хүүхэд зэрэг өрсөлдөж явна. Манай 2 дугаарт мөнх зэлмэг, намун эрдэнэ, ундрал 3. Явж чинь тийм үү? За хэдүүлээ 3 дугаар үедээ өөрсөндөө амжилт хүсээд алга ташаад 3 дугаар үеэрээ уулзцгаая. 3 дугаар үеэс та нийлээд 21 он авах боломжтой. Өмнөх 2 үеийг нийлүүлсэндээ тэнцэн оноо. Зүг. Дахиад түрүүний онооны самбарыг оронгоор нэргүүлэх боломжтой. Тэгэхээр 7 оноо авч болох 3 дугаар үеийн эхний асуултаа танилццгаая. 3 дугаар төвшний эхний асуулт. Аполло 11 сансрын хөлөг ямар даалгавартай хөөрсөн бэ? A. Нарыг тойрох, B. Сарыг судлах, C. Ангарагт очих, D. Энэ ямар гоё асуулт вэ? Өөр асуулт сонсч баярлалаа. Догтлчлоо. За, оролцсныхаа цагийг явуулъя. 11 гинэ тий. Тэгэхээр 10 удаа фейлдсэн л болж тарах гэдэг юм да тий. Нөхдүүд юуны төлөө тийм метршгүй зүтгэсэн юм бол тэгээд энэ хүйтэн дайны технологийн уралдааны үеэр болж исэн гэдгийг хэлье. Тэгээд энэ даалгавар амжилттай болсон гэдээ хэлчихье. Бүр. За, Аполло 11 ер нь хайчсан юм бэ? Хиймэл дагуул хөөрөх гэсэн сонголтыг гэсэн. Яг 11 удаа хөсөн гэхээр ер нь хамгийн ойрхон орондоо хиймэл дагуул хөөрсөн байх гэж бодож байна. Гэтэ итгэлгүй байна ер нь бол. Сарыг судлах тийм амархан биш байхаа одоо иж 10 удаагийн сансрын хөлөг явах байх гэж бодоод сарыг судлах гэдгийг тоглосон. Оролцогчд маань хариулт өгсөн бол Аполло 11 яах гэж хөөрсөн болоо гэдгийг зэлгцнээ харцгаая. Зөв хариулт B. Сарыг судлах. За ийм хариулт байсан бах нэ. Онсон хүмүүстээ баяр хүргэе. Ташаа мэдээлэлт явж штэ. Бид нар очоогүй штэ. Камерын бичлэгийг нь худлаа хийцэн штэ. Зүгээр ийм студид хийцэн штэ гэлтэй. Нөгөө тийч нөгөө тухайн үеийн компьютерийн технологийн чадвар мадрыг бас бодоод үзэнгүүд янз бүрийн сүдрийн симуляц хийх айгүй хэцүү байхгүй юу? Компьютерийн энэ тухайд байсан RAM нь бүр хидчихвүлээ 10 хэдэн бараг бидний утас байтугай тооны машиныг ч ажилуулт дийлэхгүй шахуу RAM-тай компьютероор тооцоолоороод ийн хийгээд очоод ирсэн баг. 3 нисгч маань тэнд хэдэн өдөр болоод олон судалгаа шинжилгээ самплууд аваад ирсэн. Та хэрвээ сонссон бол бид нэр энэ онд маш олон жилийн дараа сар руу буцаад хүнтэй нислэг хийж байгаа. Артемис гэдэг хөлөөр нисэн. 4 сард хавцаа. Эсвэл тэрнээс хоошоо хэдүүлээ сар руу хүнтэй очих хоёрыг үзэн шүү заяа. За 7 оноотой эхний асуулт оролцогчд маань сонирхолтой байсан гэж найдаж байна. 7 онооныхоо 2 дахь асуулт руу шууд орцгоё. Одоогийн байдлаар дэлхийд зүйлийн шувуу бүртгэжээ. A 5,000-аас 7,000 зүйл, B 8,000-аас 10,000 зүйл, C 11,000-аас 13,000 зүйл, D 14-өөс 16,000 зүйл. Нэлээ олон шувууд уучлаарлаа. За суртайгаа цагийг явуулъя. За үлэг гүрүүлүүдийн 90% дууссан гэдэг тэгтэй. Тэгсэн чинь энэ нөхдүүд чинь үлдэгдэлэн шүү дээ.
бид нар динозаврууд устцсан биш, хувьсаад өөрчлөгдсөн тийм. За. Асуултын цаг дууссан байна. Минжин сар маань их л бодсон байна да. Их л эргэлцсэн гэсэн үг дээ. Ааг сонгосон. Яагаад би ааг сонгосон бэ гэвэл дэлхий дээр бас их тийм их зүйлээ шоу байхгүй гэж бодож байна. Яг одоогоор л хамгийн багадаа л 5,000-аас 7,000 гэж бодож байна. Баримжаа авах хэрэгтэй хариулт авах нь тий. Юун дээр суурж баримжаа авах хэрэгтэй юм бол доо. Энэ асуултанд хэр хариулсан бэ? Манай Зүн Бэлэг. За би бас А хариултыг сонгосон. Яаж баримжаа авсан бэ гэхээр яг шавжны аймаг бол арай илүү их төлөөлөгчтэй байдаг. Тэгээд хамгийн их нь бол шавж байдаг болохоор 11,000, 13,000, 16,000 нь бол биш гэж бодсон. Тэгээд 5,000-аас 7,000, 8,000-аас 10,000 гэдэг дээрс эргэлдэж байгаад А хариултыг сонгосон. Өөр холбогдолтой мэдээллүүдтэйг ингэж уйж олох гэж хичээсэн байна. Сонирхолтой. Багш нь бол дахиад атсан шувуу, тагтаа энэ төрөө нилээд явал мэдээд байгаа байхгүй. Гэтэ хэдэн мянга гэдгийг нь бол үнэхээр мэдэхгүй байна. За, динозаврын үлдэгдлүүд ер нь хэдэн төрөл зүйл байд юм болоо? Харцгаая. Зөв хариулт C 11-ээс 13,000 зүйл. За, нөгөөдөл чи 10,000 даваа авчлаа. Хариулт өгсөн сурагч маас маань бараг тал нь хариулсан байна шүү дээ. Яана 40% нь хариулсан байна. Тэгэхээр бас мэдээд чимээгөө ингээд мэдж байгаа илэрхийлэхгүй тийм нөгөө сим тоглолтын стратегтэй оролцогчдод байгаа бах нэ. 7 онооны хамгийн сүүлийн асуулт руу оръё. Дэлхийн газрын зурагт өнгөөр тодруулсан хэсэг ямар биобус нутаг вэ? A. Цөл, B. Хээр, C. Чиглэгой, D. Тайг. Сурагчд маань асуултаа авсан байна. Цагийг нь эхлүүлцгээе. За, Монгол улс ч бол айгуу гоё хээр тал гэх тий. Тайг юм болоо. Сүлчин болоо. Хэр их чигшэлтэй юм бол ямар улсууд тэр хэсгээр нь байна? Ажиглаарай. За, турны газрын зурган дээр тодорхойлсон бүс хэсэг байсан шүү дээ. За, тэр бүс хэсэгт ямар улсууд багтдаг вэ? Ямар улсуудын хэсэг орон нутаг орсон байна вэ гэдгийг гой зурагчдаас асуунаа. За, 9 дугаартай оролцогч Гих Наран. Ямар улсууд байсан бай түрүү? Тодруулсан хэсгүүдээс Оросын албаны улс, Америкийн нэгдсэн улс. Өөр ямар улсууд багтсан байсан бэ? Канада улс байна. Нэг улс хэлүүллээ. Минжин сараар нэг улс хэлүүлээ. Франц жараа биш. Франц биш байна гинэ. Нэр биш үү те. Финланд, Швед энэ төрсэн орнууд ойролцоо байна те. Энэ орнууд чинь юугаараа нэг нийтлэг байгаад байдаг лээ. 7 онооны сүүлийн асуултынхаа хариултыг харцгаая. Зөв хариулт D. Тайг. Ийм хариулт байсан бах нэ. За тэгвэл онооныхаа самбар руу хэдүүлээ шууд шилжиж. За өмнөх үеийн ихэн дээр үйлжсэн та маань санаж байгаа бах. 3 дугаар үеийн дараа онооны самбар хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийг хамтдаа нэг сонирхоод үзье. Зя сап гал өөрчлөгдөж чинь те. Эхний 3 үеийн дараа тэргүүлээ хадгалж чадсан 2 дугаартай оролцогч мөнх зэлмэг байна. Алгацшээ. За хойноос нь сурагчид маань их л хүчтэй элдэн хөөж байна да. 25 оноотойгоор Минжинсар, 3-т 23 оноотойгоор Нандин Эрдэнэ, 4-т 21 оноотойгоор Ундрал, Чин хүсэл маань 19 оноотой, мөн 19 оноотойгоор Зүн Бэлэг, Намын гэрэл маань 14 оноотойгоор Молдор маань 14 оноотой, Намын Эрдэнэ маань 14 оноотой, Гих Наран маань 11 оноотой хөдөлтөж явах нэ. За, оролцогчдоо. Одоо сүүлийн 2 үе явна. Сүүлийн 2 үе маш өндөр оноотой. Оноо их хэсэг тусам энэ нэвтрүүлгийн аль ч үе шатанд аль сурагч цойлж гарч ирэх боломжтой. За, сүүлийн 2 өрөөгөө орохоос өмнө өөрсөндөө алгадчихъя. За, энэхүү 4-р маань эхлээд бэлэн болсон байна. Үзэгчид маань ч гэсэн хоорондоо өрсөлдөөнтэй асуултандаа хариулж байгаа гэдэгт итгэлтэй байна. 4-р үеийн 9 оноотой эхний асуултыг харцгаая.
Монгол орон улсны хэдэн сав газартай вэ? A 28, B 29, C 20, D 25. Монгол улс хэдэн сав газартай юм болоо? Хэд юм болоо? Цагийг явуулъя. Нэр хэд болох юм бол? Монгол улсынхаа тухай нэлээд судалсан бол өндөр оноонууд явах байсан байна. Тэргүүлээ хадгалаад байгаа оролцогч 2 дугаартай мөнх зэлэмгээ сонсъё. Хариулт нь юу вэ? Яагаад гэж утсан бэ? Манай багш ингээд хэлэхдээ сонголтондоо үргэлж үнэж байгаарэ гэж хэлдэг. Тийм болохоор ерөөхдөө бол анханасаа 28 гэж бодсон болохоор тэр чигтэл ер нь 28 гэж шууд дараал явуулсан. Хариулт бараг цуснд нь байна гинэ. Шууд санагдал тэрэндээ ихтэй байна гинэ. Зумбилийг ямар хариулт өгсөн бэ? Би бас А хариултыг сонгосон. 28% сав газар гэж яг уншижсэн санагдаад байгаа болохоор. За 3 дугаартай оролцогчоос асууя. 10 дахь асуултыг А хариулт гэж өгсөн. Надад нэг яг уншижсэн санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ багш нь бол яг ийм нарийн тоо зээжлэхэд айгүй хэцүү. Агуулгаар нь л ингэж өөртөө болохгүй бол яг ингэж тоо зээжлэх чинь ингэж агуулгаар айгүй хэцүү байгаа гэдэг шүү дээ. За хэд юм болоо? Хариултыг хэдүүлээ. Дэлгэцэндээ харъя. Зөв хариулт B 29. Яасан мөнх зэлэмгээ? Муухай тий. Башин тогсон шүү. За 29 сав газартай юм байна шүү. Монгол улсаа хамгийн их тоонд байсан байна тий. Багш нь гэсэн энэ дээр аюу гоё мэдэж авлаа. За 9 оноотой 2 дахь асуултыг харцгаая. 1974 оноос хойш газар дундын тэнгис орчимд Атил ашгум нэртэй зурвасыг байгуулжээ. Энэ бүс аль арал дээр байрладаг вэ? A. Крит, B. Кипр, C. Малт, D. Малдив. За асуулт маань ирсэн байна. Атилла гэдэг чинь хааны нэртэй. За цагийг явуулъя. Ярны асуулт гал юм уу? Асуулт хадгалах уу? За Монголоос гадуур гарсан. За юу юм бол? Кипр, Крит, Малт, Малдив гэсэн сонголтууд байжээ. Газар зүйтэй холбоотой нэлээд асуултууд орж ирээд байна те. За энэ дээр хэр хариулсан бол манай 6 дугаартай сурагч чин хүсэл. Би болохоор энэ асуултанд C дугуулсан. C. Малт. Тий. За 7 дугаартай оролцогч Мөлдөр маань яаж хариулсан бэ? Би ч гэсэн C хариултыг сонгосон. За бөөнөр л тэгэл асуухаар бүгд адилхан хариулах юм. Хариултаа нуугаад идэх юм уу? За хэдүүлээ тэгвэл хариултыг харах уу? За дэги хариулт нь юу юм бол? Зөв хариулт B. Кипр. Яа, онооны замаар оронгоороо иргсэн баха. Нэг хүн зөв хариулсан байна. Тэгэд энэ утга учиртай нэрлсэн байна. Тэр нэг 1474 онд шүү дээ. Атилла ажиллагаа гэдэг нэртэй юм ажиллагаа хийсэн байна. Тэгээд тэрэн дээр болохоор яг Кипр гэдэг улсын Кипр гэдэг аялал дээр хамгаалтанд аваад 180 км шахуу нөрүүлсэн бүсийг хэлдэг юм байна л та. Тэгээд Грекийн Кипр болон Турк Кипр хэсгүүдийг ийм 180 км шуумаар тусгаарлсан юм байна. Тэгээд Атилла гэдэг нэртэй тэгээд энэ хоёр улсыг тусгаарлаж хамгаалтанд авсан юм байна. За 9 оноотой асуултууд маань онооны самбарыг нэлээд наасаашаа хөдлөж гин гэж байна да. Тэгэхээр сүүлийн асуултан дээр дахиж яаж хөдлөх бол хамгийн сүүлийн 9 оноотой асуулттайгаа хэдүүлээ дэлгэцэндээ танилццгаая. Номын сүүлийн хуудас 200-аар дугаарлагдсан бол номын хуудас дугаарлахад хичнээн цифр ашиглагдсан бай. A 600, B 1092, C 489, D 492. За 30 секундын хугацаа явж эхэлсэн. 200 хуудастай.
Тэгэхээр чи бас аюу хурдан тоонууд нь яваад эхэлнэ. Хідээс хойшоо нэгээр тоглох уу, хідээс хойшоо хоёроор тоглох уу, хідээс хойшоо гурваар тоглох уу гэдэг нэг юм яах вэ? Тэгэд яг ийм сандарсан цагийн хязгаартай юм дээр толгой ээлжилж гисэн гацчдаг үе байдаг те. Ингээд бодлого бодож байхад багш бас хажуудлаас ингээд харахаар ингээд толгой гацчихдаг байж билээ. За цаг дууссан байна. Нэрийн тоог нь болоход цаг бага байсан гэж магадгүй. Гэхдээ хар ухаанаа ажиллуулад баримжаалах болцоонууд байгаа тий. Ямар шүү баримжаанууд гаргасан бэ? За би нэг дугаартай оролцогч Минжин сараа сонсъё. Би 202-т үржүүлээд тэгээд за нэг сондгоотой гарч магадгүй гээд тэгээд цифр яг бүтэн асуултаа сайн ойлгож уншаагүй болохоор бур хариултыг сонгосон гэж бодчих. 9 дугаартай оролцох гих наран хариулсан уу? Би болохоор одохдоо одоо 1-9 хүртэлх тоонууд болж байгаа ингээ нэг оронтой. Тэгээд 10-аас эхлээд 100 хүртэл 2 оронтой тоонууд чинь 90 хавцаа цифр байгаа гэж одоо. Тэгэл 100-аас 2 зүрх 3 оронтой тоонууд гэж жоохон барагцаалал 600 гэж сонгосон та. 100-аас 200 хүртэл бол 100 тоо байгаа. Нөхдүүд 300 оронтой юм байна. За 300. За ерсэн 300-аас их. 300-гийн дараа 2 оронтой болохоор нэг 90 тоох шиг байна. Тэгвэл 2-оор үжлээ 100-ыг нэмлээ. Тэгээд нөгөө нэг оронтой тоонуудаа нэмлээ те. За. Оролцогчдын маань өгсөн хариулт он жамдсан болов? Хариултыг харцгаая. Зөв хариулт D 492. Хариулт нь 492 байсан байна. Барагцаалаад явах юм бол хэдүүлээ яг хийж болох байсан байна те. Гэхдээ яг нөгөө 30 секундын дотор тооцно гэдэг чинь бас юм ахвалт шамаас хардна. Барагцаагаар байсан бол 4 сонголтоо сонгоно. За 3 оронтой тооны ширхэг болохоор анзаарах юм бол 101 100-аас эхлээд 200-аар дуусчихж байгаа гэдэг чинь. 99 дээр дууссан бол 100 ширхтэй байна. Тэгээд 303 болчих. Тэгээд 2 оронтой тоо 90 ширхэг байгаа. 2-оор нүжлээ 180 нэмлээ. Тэгээд 1 оронтой 1 2 3 4 5 6 8 9. Тэгээд нэмээд нилээд 492 байсан бахнэ. Би бас тоомон дээрх бодлоо шүү дээ. Зүрж мөрчлөө ягаад ханаас 2 юу гараад ирлээ мэрлээ 3 нааш цаашаа болчлаа гэсэн чинь тийм байсан байна. Тэгэхээр 9 оноотой үе маань ингээд өндөрлөө. Энийний дараа 10 оноотой үе эхэлнэ. Тэгэхдээ тэр үеэс өмнө хэдүүлээ онооны самбар маань хэрхэн ховсон өөрчлөгдсөн бэ гэдгийг харцгаая. Зя өмнөх үе маань тэргүүлж авсан хүн маань бүг гэд олчлаа. Дээрээс шинэ тэргүүлэгч гарч ирсэн байна. 39 оноог цуглуулж чадсан. Бэ ундрал тэргүүлээд эхэллээ. Хоёрт болохоор 37 оноогоор маш ойрхон мөнх зэлмэг явж байна. Гуравт болохоор 34 оноогоор бас маш ойрхон те. Минжин сар маань явж байгаа юм биш үү? Хэдүүлээ хамгийн сүүлийн үед өөрсдөө зоригжуулаад нэг алга ташчээ. Эрхэм мөндөд үзэгчтэй манай 100% нэвтрүүлгийн маань 3 дахь дугаарын хамгийн сүүлчийн үе эхлэхэд бэлэн болсон байна. Сурагчид маань 31 онооны төлөө энэ үед оролцох болно. Энэ үеийн эхний 2 асуулт маань 10 оноотой, харин хамгийн сүүлийн асуулт маань 11 оноотой юм шүү. За, сурагчид маань бэлэн үү? Асуулттайгаа танилцгаая. 10 онооны эхний асуулт бол Игэл бөөмийн хөдөлгөөний хууль зөв тогтлыг хамгийн сайн тодорхойлдог нийтэд зөвшөөрөгдсөн онол аль нь вэ? A. Хокингийн цацрагалтын онол. B. Стандарт загвар. C. Их нэгдлийн онол. D. Утасны онол. За ямар гоё асуултуудаас эхэлж байна. Цагийг нь шууд явуулъя. Тадын 10 жил квант болон иймэрхүү энергийн физикийн сэдвүүд байдаг бах. Тэгээд энэ дээр маш сонирхолтой хүмүүс байсан бол энэний хариултаа таарж ирсэн нь зайлшгүй. Стивен Хокинг гэдэг танил нэр явж байна те. Тэгтээ цацрагалт гэж. Тэгэхээр яг юу бол За 10 онооны асуултууд ямар шүү санагдаж байна да. Тэргүүлэгчээс асуучих уу? За 4 дугаартай ундрал. За 10 онооны одоо асуултууд ер нь чангарч байна. Юу гэж хариулсан? Би
Би ихтэй яг сайн мэдгүй. Гэтэ ингээ нийтэд зөвшөөрөгдсөн онол гэсэн учраас энэ стандарт загвар л ах гэж бодож Яа, үгийн трийг ашиглачлаа шүү дээ хүн. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг мэдэг юм энэ бодонгуудаа айгүй л тийм стандарт зүйл байгаа бах та гэдэг санаа явж байна. За. Энэ дундаас 5 дугаартай оролцогч намын хоёрд нь юу гэж хариулсан бэ? Би их ногдлын онол гэж хариулсан шүү дээ. Нэг бол сайн мэдэхгүй мэнэ үү. Тэгээд нийтэд зөвшөөрөгдсөн гэд нэгмэл агуулгын юм болоо гэж бодоод Багш нь их тесрэлтийн гэдгээр айгүй санаж их нэгдээд байдаг болсон байт юм байна те. За. Хэцүү асуулт шууд хариултыг нь сонсчихгүй. За тгий гинэ. За тгий. 10 авсуугүйг харчих. Зөв хариулт B. Стандарт загвар. За гэдэг хариулт байсан бахнэ. Манайд эргүүлэгч маань тэгэхээр оноогоо авцсан байх шүү. Яана. Таад нөгөө химийн үлэх системийг санаж байгаа бах те. Баг юмнууд зүй төрлөөр нь нэгдгээ бичсэн байдаг. Тэрнтэй адилхан стандарт загвар гэдэг нэртэй бас нэг юм хүснэгт байгаа. Та дарж ирсэн бол игэл бөөмс тэдний хоорондын хүчийг дамжуулдаг юмнуудтай. Тэгээд доор нь цэнэгүүдийн бичсэн, эргэлтүүдийн тавьсан, спин гэдэг эргэлт гэдэг ингээд хэний ч ойлгодог юм сонин параметр ухтгуунтай. Гэтэ үлэгчдийн нэгтийг бодвол юм жижигхэн загвар байдаг бахнэ. Маш олон гой зүй тогтол байдаг. Эргэлт мэргэлт гээл эргэлт нь нийлчихээрээ зарим нь манай ертөнцид харилцан үйлчилдэггүй мөрчлөлтгөө гээл. Тэгснэ нэг болонд нь ертөнцийн үндсэн дөрвөн хүч мөч байгаа л те. Квант физик дээр бол энэ маш их зүйлийг тайлбарладаг. Гэхдээ нэг зүйлийг тайлбарлаж чаддаггүй. Тэр нь юу вэ? Тэрийг хэлж чадах сурагч байна уу? Нэг зүйл нийлдэггүй. Нэг зүйл нь нийлдэггүй. За багш нь Ньютон руу заагаад байсан шүү заяа. Юуг тайлбарч чаддаггүй гэхээр энэ гравитац буюу татвагчны онолтой эхнэр үеийн хэсэгтээ нийлж чаддаггүй. Gravity. Тэнгүүд хэрвээ бид нэр эрдэмтэд судлаачид энэ хоёр онолыг нэгтлэлт нь эхнэрийн талын харьцангуй онолыг нөгөө талд нь болохоор энэ стандарт квантын онолыг нийлүүлж чадах юм бол бид нэр theory of everything бүх зүйлийн онолыг гаргаж ирчих гэдэг юм гэсэн. За магадгүй та хэдээс нэг нь энэний учрыг нь олоод энэ хоёрыг нийлүүлэхийг үгүйсэхгүй. За 10 оноотой дараагийн асуулт руугаа орцгоох уу? За орцгоё гинэ. 10 оноотой сүүлийн асуулт буюу 20 дахь асуулт. 5 дугаар төвшний 2 дахь асуулт. Ямар эрдэмтэн квант механикийг хинч ойлгодоггүй гэж би итгэлтэй хэлж чадна гэж хэлсэн бэ? A. Feynman, B. Einstein, C. За ямар гоё асуулт вэ? Миний хамгийн хайртай эрдэмтдийн математикчдын нэг байна. Цагийг эхлүүлье. За энэ асуултан дээр сурагчдыг бага зэрэг дөхүүлэхийн тулд энэ эрдэмтэд дундаас хамгийн залуудаа танигдсан гэж хэлэх юм уу? Тэгээд энэ эрдэмтэн хөгжим тоглох дуртай. Тэгээд энэ эрдэмтний өгж байгаа лекцүүдийг та хэд одоо болтол интернетээс YouTube-аас хайгаад лекцийг нь сонсох боломжтой. Асуултын цаг дууссан байна. Асуултанд хариулт өгсөн баг. Хокинг буюу Стивен Хокинг гэдэг эрдэмтний тухай багштай гоё мэдээллийг хуваалцах хүүхэд байна. 8 дугаартай Зэмбэлэг маань Стивен Хокингийн тухай хэрэг мэдэх вэ? Ер нь бас сонсч лээсэн. Тэгээ Стивен Хокинг ч бас миний яг үзчихсэн бичлэгнүүдээс санахаар квант физик талдаа эрдэмтэн гэж ойлгодог. Тэгээд нөгөө тэрэгцтэй байгаад идэх шүү дээ. Нөгөө залуудаа явж байгаа бүдрээд унаад хөглийн бэрхшээлтэй болцсон ч илүү. Стивен Хокингийн хувьд маань кино гэдэг те. Нөгөө Theory of Everything бүх зүйлийн онол гэдэг дөрөвний өмнөх асуултан дээр гарсантай адилхан. Тэгээд нөхөр болохоор хар нүх гэдэг зүйл шатаад алга болоод ууршдаг юм байна гэдгийг нэгээд тэгээд singularity буюу хязгааргүй жижигхэн зэгт хязгааргүй хэмжээний масс орчоод тэр нь цаг хугацаа орон зэг ингэ нэвт цоолж байгаа үзэгдлийг харуулж байгаа гэдэг эрдэмтэн. Тэгээд генетикийн рандомор тохиолддог мотор нейрон degenerative disease гэдэг өвчнөд. Бид нөгөө хоёр төрлийн нейрон байгаа шүү дээ. Нэг нь болохоор мэдрэхүүн чиглэлийн буюу нөгөө тархиугаа чиглэлтэй. Нөгөөд нь болохоор тархинасаа удирдлагын чиглэлтэй. Нөгөөд удирдлагын чиглэлийн нейроны алдагтай болохоор биеийнхаа ямар ч булчингуудыг ажиллуулж чаддаггүй. Тийм эрдэмтэн байсан. Тэрүүгээр хүмүүс их сайн мэддэг те. Айнштайн гэхээр бүгдээрээ мэдэх бах те. Гэлтэй. Тэнд маа зураг нь байна гэдэг шиг. За. Бор. Сонсож байна уу?
Окей. Хими элемент. Хими гэл бүгдээрээ хими гэл орлоо. Тэгээ нөхөр бас квант физикийн үндэслэгчтэй нэг шүү дээ. Тэгээд атомын загварчлалыг гараад тэ. Тэгээд нөхрөөс өмнө болохоор Rutherford-ын загвар гэдэг бид нар нөгөө атомыг төсөөлөхдөө нөгөө үзэмтэй далах энэ гэдэг нэг төсөөлөд байдаг тэ. Цөм дотор юу байгаа юм бол атом электронууд нь хаана юу байгаа юм бол гэд. Нөхөр нэг бид нар нийлжих нэг туршилт хийгээд тэгсэн чи цөмт гэдэг нэг юм байна да. Дөнгөтэй тэрнийхэн дараа электронны орбит гэх нэг юм байна да. Тэрнээс тэрийн хооронд шилжихдээ электрон фотон болгож хаяад байна да. Электронны энергийн төвшингүүд нэг юм байна да. Тэр нь маш ач холбогдолтой байна да. Энэ энерги гэдэг зүйл чинь ширхэгтэй юм биш үстэй буюу ширхэг гэдэг үгийг орчуулангууд квант гэсэн үг байхгүй. Квант гэдэг чинь count гэдэг үгнээс гаралтай латин хэлтэй буюу ширхэг гэсэн үг юм. Хамгийн жижиг ширхэгтэй холбоотой. Тэгэхээр ширхгийн физик, квант физик. За ийм эрдэмтэн байсан байна. За, хэрлээ тэгвэл хариултаа шууд харцгаах уу? Яадаг. Зөв хариулт A. Feynman. Feynman байсан бах нэ. Тэгэд квант физикийн маш том төлөөллүүдийн нэг Feynman-ийн хийсэн Feynman-ийн диаграм гэж байдаг. Тэнгүүт түрүүний нөгөө стандарт тэбл гэдэг хэлээ харсан шүү дээ. Стандарт загвар. Стандарт загвар дээр байгаа тэр бүх бөөм болон тэдний харилцсан үйлчлэлийг зураг болгоцсон. Нэг тэнглэгтэй орон зай, нэг тэнглэгтэй цаг хугацааг аваад тэр бүх төвөгтэй харилцан үйлчлэл маш математик зааварчилгаа руу оруулахад тэр хэцүү бүх зүйлүүдийг зураг болгоод эхэлсэн. Тэр зургууд бүгдээрээ бүх харилцан үйлчлэл болгон нэг зургаар илэрхийлэгдэн математик зааварчил дээр байгаа бүх зүйл яг нэг зураг руу шилжинэ. Дөнгөд квант физикийн тийм хэцүү төвөгтэй тооцооллоорыг бид нэр зураг руу шилжүүлээд нүдэрээ хараад ажиллах боломжтой болгосон гэсэн үг. Маш гайхалтай. Тэгээд нөгөө хөгжим тоглох дуртай гэсэн нэг юм банжо болов банго гэдэг лөө хөгжим тоглох дуртай. Тэгээд байнга нээж явдаг мэдгүй гэдэг зүйлээс хизээж бити хаагаарай. Дээрэс нь квант физик гэдэг зүйлийг бид нөгөө intuitive feeling буюу байглаасаа бид нар хинч ойлгодгүй штэ. Тэгэхээр ойлгохгүй байсан ч зүгээрээ хамтдаа судалцгаая, хамтдаа тооцоцгоё гэж уриалжсэн математикч, физикч байна. Тэгэхээр хамгийн сүүлийн асуулт руугаа орохын өмнө онооны самбараа яг харцгаая. За миний сормон эхнийхээ байрыг буцаан булаан авлаа. Ундрал маань 2 дугаар байр руу доош орсон байна. 1-р байр нь 54 оноотой, 2-р байр нь 49 оноотой, 3-р байр нь 37 оноотой. Сүүлийн асуулт 11 оноотой. Тэгэхээр 11 оноогоор ялагч болох боломжтой оролцогчид бол Минжинсор, дараа нь Ундрал хоёр маань бахнэ. За, хүмүүдэд үзэгчтэй 3 дугаар дугаарын ялагчийг шалгаруулах 11 оноотой хамгийн сүүлийн асуулттайгаа хамтдаа танилцгаая. 1-ээс 100 хүртэл тоогоор дугаарлсан 100 билетээс нэгийг санамсаргүйгээр сугалахад түүний дугаард 2-ын цифр орсон байх магадлалыг бол A. Тэг 118, B. Тэг 120, C. Тэг 110, D. Тэг 119. Сурагчдын маань бодох цаг явж эхэлсэн. За, хамгийн сүүлийн асуулт маань оролцогчдын мар хүрснээр бодлого байна. Энэ бодлогын хамгийн анхаарал самбатайгаар хурдан магадлалыг тооцоолж чадсан нь энэ дугаарын ялагч болох нэ. Магадлал. Сүүр сонгож хад бүх боломжит нөхцлүүдээс нь нийт боломжит нөхцөлтэй харьцуулна те. За, цаг дууссан байна. За, 1-ээс 100-ийн дунд санамсаргүйгээр нэг тоо авчихад тэрэнд нь 2 цифр хэдэн хувьд нь байх вэ, байхгүй вэ гэдэг бодлого шүү дээ. 1-ээс 100 хүртэл чи яг 100 тавгаа тэгээд яг 2-ын цифр орсон хэдэн тавгаа тэгээд болоо. 2-ын тийм те. Яг зүйтэй. Тэгэл болоо. Гэхдээ 2-ын цифр орсон яг хэдэн тавгаа юм бол? 10 тавгаа. 10 тавгаа. Яг уу. 2, 12, 22, 32, 42. 21, 22, 23, 24, 25-д явах.
тийм байна те. За. Тийм төрлийн тооцоол байна. За, ялагч бол ч магадгүй 4 дугаартай оролцогчийнхоо яаж боцсныг сонсъё. Би бас адилхан бодсон. Ямар хариултыг сонгосон? Си хариулт. Си хариулт буюу 10-ыг сонгоцсон. Тэргүүлээ олж авсан нэг доогоор бидний онооны самбар дээр тэргүүлж байгаа нэг дугаартай оролцогч Минжинсаар бодлого бодож амжсан уу? Ямар хариу сонгосон бэ? Хариунаас зөрсөн ч гэсэн би жоохон яг ойролцоо гэж бодсон болохоор би Б-ийг сонгосон. Тэгэхээр хариулт ямар байсан бэ гэдгийг дэлгэцнэ харцгаая. Зөв хариулт D. Тэг 119. За хариулт маань гарцаагүй 19 тоо байжээ. 2 12 22 32 42 52 62 15 байгаа. 21 22 23 29 15 байгаа. 22 дээр хойлоо давхцсан байгаа. Нийт 19 тоо байгаа. Нийт 100 тооноос 19 тоо байсан бол хариулт нь 19% магадлал буюу 0.19 байжээ. Телевиз үзэн суугаа үзэгч маань ч гэсэн энэ бодлогон дээр ухаанаа зарсан баг. Тэгээд 30 секундын хугацаанд бодно гэдэг ямар хэцүү вэ гэдэгт бас та бас үзсэн баха. За, онооныхаа самбартаа хэдүүлээ танилцаад 3 дугаар дугаарыг ялагч юм болсон бай гэдгийг хэлцгаая. За, Минжинсаар ялагч тодоржээ. Ерөнхий ивент итгэгч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар. Ивент итгэгч Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар. Хамтран ажилласан Skytel компани. Хамтран ажилласан ADT компани. Хамтран ажилласан Космос шинжлэх ухааны академи. За, Минжинсаараа хоёлаа 5 төвшний 15 асуултын ард гараад төрүүлж эхлээд барай алдаад буцааж барьж аваад тэрийг хадгалаад гэх мэтчлэн явсаар байгаа 100 ононоос 54 оноог нь авч ялагч боллоо. Ямар сэтгэлтэй байна? Би ингээд өөрөө бүх асуултаа бодоод хийсэндээ маш их баярлж. Би яг өөрийгөө ийм асуултанд хариулна гэж бодоагүй. Би яг өөрийгөө хожиж гэж бодоагүй. Зүгээр л энэ квизшоунд би зүгээр л өөрийгөө сорих гэж би алин дээрээ муу тэрэн дээрээ засах гэж л орсон. Тэгтээ маш их баярлж байна. За үзэгчдээ дахиад нэг сүүлийн шатанд оролцогч маань тодорлоо. Ингээд 3 дугаар дугаарын ялагчдаа зориулаад шагналыг дэлхийн байгаль хамгаалах сангаас юм гой билегээд урсгаж байгаа юм байна. Хэдүүлээ ялагчаа тайзнаа оръё. Минжинсаар. Баярлаа. Бас баяр хүргэе. Баярлаа. За, үүнээс гадна ялагчдаа зориулаад Монголын химийн нийгэмлэгээс 500 мянган төгрөгийн шагналыг бас артуулж байгаа юм байна. За, үргэлжлүүлж сурсаар байгаарай. За, баярлаа. За, бүгдээрээ баярлалаа. Сонирч сурах туртай хүүхдүүдийн сурдаг шалтгаан бол энэ тэмцээн, иймэрхүү тэмцээнүүд орж ялах биш байдаг. 100% хувьд бол хангалтгүй ч гэсэн гэтээ миний хувьд бол би өөрөө барахж байна. Би энэ нэвтрүүлэгт орохын тулд 1000 км-ийг туулаад ирсэн байгаа. Тэгээд манай багш маань чи чаднаа гэж явуулсан шүү дээ. Тэгэл оролцох гээд ирсэн. Намайг зурагтаар үзээд хамгийн их баярлах хүн манай ээж байх болов гэж бодож байна да. Ээжтэй энэ төвшнийг ашиглаад гоё хэлмээр байна. Ээжээ хайртай шүү, битгий өвдөрөө. Урт удаан надтай аж аргалтай амьдраарай. За би Говьтай аймгийн Эрдэнэ сумаас ирж оролцож байгаа. Мөн 1000 гаруй километрийг туулаад ирсэн байгаа. Сонирхсан зүйлээ дандаа туршиж үзэж болдог. Тэгээ чадахгүй нь хамаагүй. Тэгэл оролцохыг хүссэн юм да. Тэгэл чадах ядахаараа оролцоод явж идэг тийм үү. Би ингээд ганцхан мэрэгжил эзэмшихийг хүсдэггүй болохоор өөр мэрэгжил эзэмшихтэй тэр нь байгалийн ухааны чиглэлээр байвал яах вэ гэдэг талаас нь өөрийгөө хараад өөрийгөө их сорж үзэж байгаа. Энэ нэвтрүүлэгт ороод.